Хичээлээр диффузийн процесс, дисперс системийн шинж чанар, ангиллын талаар авч үзье. Мегмар сурмагч байна. Дисперс системээс өмнө диффузийн процессыг авч үзье, тийм ээ. За усны ус байна энд. Усан дээр сахар хийсэн байна. За тэгвэл ус сахар хоёр маань хэсэг байж байгаад нэгэн төрлийн болж холилдсон, тийм үү? За ингэж нэгэн төрлийн болтлоо холилдохыг энэ диффузийн процесс гэдэг байна тий. За ингээд сахарын уусмал бол үүссэн байна тий. За сахарын уусмал үүсгэж байгаа их хэмжээтэй агуулгадж байгаа уусгагчийг нь буюу усыг дисперсийн орчин гэж нэрлэж байгаа. Харин түүнд арай бага хэмжээгээр агуулгадж байгаа энэ сахарыг нь дисперсийн фаз гэж нэрлэдэг байна. Хэлбэл 2 ба түүнээс дээш компоненттэй системийг дисперс систем гэдэг байна тий. Түүнийг бүрдүүлж байгаа компонентуудын аль их хэмжээтэйг нь дисперсийн орчин, харин уг орчинд тархсан бага хэмжээгээр агуулгадах хэсгийг нь дисперсийн фаз гэж нэрлэж байна, тийм үү? За дисперс систем нь шингэн байгаас гадна хий, хатуу төлөвтэй байж болно. За жишээлбэл энэ дээр хий төлөвийн дисперс системийг үүсгэхийн тулд азот хүчил төрөгч хоёрыг тус тусын бөмбөлөг колбонд бол хийсэн байна, тийм ээ. За ингээд голынх нь хаалтыг нээхэд энэ хоёр хий хоорондоо холилдоод дисперс системийг хийн төлөвтэй дисперс системийг үүсгэж байна, тийм үү. За энэ цэсийн сульфатын уусамлын шингэн төлөвтэй дисперс систем байна. Калиум перманганатын уусамлын шингэн төлөвтэй дисперс систем байна. За тэгвэл дисперс систем маань бас хатуу төлөвтэй гэж болно. Манед гэдэг нь үндсэндээ цэс, мөнгө, альта гэсэн эдгээр металлуудын хольц буюу хайш байгаа тий. Ингээд дисперс систем хатуу, шингэн, хийн төлөвтэй бас байж болох нэ. Дотроо 2 буюу түүнээс дээш бүрэлдэхүүн хэсэгтэй системийг дисперс систем гэх нэ. Дисперс системийг дисперсийн орчин болон фазаас нь хамааруулаад дараах байдлаар ангилдаг байна. За жишээлбэл дисперсийн орчин нь хий, дисперсийн фаз нь хий байвал хий холимог гэдэг байна тий. За үүний нэг жишээ нь агаар байна. За агаарт ихэнх нь азот буюу 78% нь ойролцоогоор азот байдаг тий. Тэгэхээр дисперсийн орчин нь азот, азотын хий, дисперсийн фаз нь хүчил төрөгч 21% орчин байдаг штэ. За бусад хийнүүд мөн бага хэмжээгээр агуулгаддаг. Ерөнхийдөө агаар бол хий төлөвтэй дисперсийн систем болж таарах нэ. За дараагийнх нь орчин нь шингэн, дисперсийн фаз нь шингэн байж болно тий. За энэ нь бол амьдрал дээр манан байж болох нэ. Агаарт усны уурууд тархсан учраас энэ дисперсийн орчин нь болохоор агаар болж орж ирж байна. Усны уур нь шингэн фаз болж орж ирж штэ. За хийн орчинтой хатуу фазтай. За энэ утаа тооснууд байж болно төрөл бүрийн, тийм үү. За мөн шингэн орчинтой дисперсийн фаз нь хий байвал энэ нь хийжүүлсэн ус. За ундаа усыг ингээ онгойлгохоор газ пис гэд гардаг штэ. Тэр нь шингэн ундаа усан дотор CO2-ыг хийсэн байгаа учраас тагийг онгойлгоход пис гэсэн дуу гарч байгаа гэсэн үг ээ. За дараагийнх нь дисперсийн орчин шингэн, дисперсийн фаз бас шингэн байж болох нь тий. За спиртийн уусмал өөрөөр хэлбэл арх этанол усанд бол хязгааргүй уусдаг, тийм ээ. Тэгэхээр усын их хэмжээтэйгээр авчвал дисперсийн орчин шингэн, этанол ч өөрөө шингэн ингээд аль нь шингэн төлөвтэй байх нэ. За мөн спиртийн уусамлаас гадна өөр нэг жишээ нь эмульс байж болох нь. Эмульс бас орчин нь шингэн, фаз нь шингэн ийм дисперс систем байх нэ. За шингэн орчинтой хатуу төлөвтэй, хатуу фазтай. Энэний жишээ болохоор давсны уусмал. Натрийн олоорыг жишээлбэл усанд усгалаа тий, давсны уусмал үүснэ. За мөн хэрвээ том хатуу фаз нь том хэсгээрээ ингээд булангартаад хөвөөд байгаад эсвэл суспенз маягтай байгаад ажиллах нь тий, хатуу хэсэг нь. За тэгвэл иймэрхүү дисперс систем байдаг ахна. За дараагийнх нь хатуу орчинтой, хийн фазтай. За энэ устрөгчийг палладид уусгасан уусмал. Устрөгч маань H2 гэсэн томьёотой тий. Энийг паллади гэсэн металл дотор уусгаж болдог ахна штэ. За дараа нь дисперсийн орчин нь хатуу, дисперсийн фаз нь шингэн байж болох нь тий. За сувд гэдэг маань өөрөөр хэлбэл кальцийн карбонат буюу кальци CO3-т усны туслууд ороод суучихсан байгаа гэсэн үг штэ. Тэгэхээр энэ нь гой гялхтай харагддаг ах нэ. За дараагийнх нь
дисперсийн орчин хатуу, дисперсийн фаз бас хатуу байвал энэ нь төрөл бүрийн металлын хайшууд байж болно. За өөрөөр хэлбэл манет тийм ээ гэдэг маань олон төрлийн металлын хайш байгаа штэ. За гуйл гэдэг маань зис, цайрын хайлш гэдэг юм уу, өөр олон төрлийн металлын хайлшууд бүгдээрээ энэ хатуу дисперсийн орчинтой, хатуу фазтай дисперс системд ордог ахнэ. Дисперс системийг жижиг хэсгийн хэмжээгээр нь дараах байдлаар ангилдаг. Молекулын дисперс, коллоид, том ширхэгтэй дисперс гэж ангилдаг байгаа. За жижиг хэсгийн хэмжээ 1 нанометрээс бага бол молекулын дисперс систем гэх бөгөөд энэ нь гомоген шин чанартай үүнийг жинхэнэ уусмал гэж үздэг. За харин 1-100 нанометрийн хэмжээтэй жижиг хэсэг агуулсан байвал коллоид систем, дисперс систем гэдэг. За энэ нь гитерген шинж чанартай байна. Мөн 100 нанометрээс их хэмжээтэй жижиг хэсгийг агуулсан байвал үүнийг том ширхэгтэй буюу дисперс систем гэх бөгөөд энэ нь бас гитерген шин чанартай байдаг. За эдгээр дисперс системүүдийн диффузэд орох хурд нь молекулын дисперс дээр бол маш хурдан явагдана. Харин коллоид систем дээр бол аажимдаа том ширхэгтэй дисперс систем нь бол ордоггүй байгаа. За фазын хувьд хин шингэн хатуу гэсэн фазын хувьд молекулын дисперс систем нь нэг төрлийн фазаас тогтсон байдаг. Коллоид дисперс систем нь хоёр төрлийн дисперсийн фазтай байж болно. За том ширхэгтэй дисперс систем нь 2 буюу түүнээс олон фазуудаас бүрэлдсэн байж болно. За дисперс системийг мөн хооронд нь ялгаж салгах арга бол ялгаатай байдаг. Молекулын дисперсийг салгахад бол хамгийн хэцүү. Энэ дээр ууршуулах, нэрэг, химийн урвал ашиглах, тасчуулах гэх мэт аргуудыг ашигладаг. Энийг ард дэлгэрүүлээд үзнэ. За мөн коллоид дисперс системийг салгахдаа центрифуг, мембран шүүлтүр, ультрафильтрац, диализ, коагуляц гэсэн аргуудаар салгаж болдог байгаа. Харин том ширхэгтэй дисперс системийг шууд шүүх аргаар салгах боломжтой байдаг ахнэ. Ширхэгтэй дисперс систем нь шинжлэх ухаан, анагаах ухаан, хүнсний технологийн салбарт бол ихээхэн тааралдаг. Өөрөөр хэлбэл механик аргаар шүүж салгах боломжтой байдаг ахнэ. Байдлын хувьд молекулын дисперс систем нь бол харагддаггүй. Харин коллоид дисперс систем нь харагдахгүй боловч заримдаа гэрлийг сарниулдаг байгаа. Том ширхэгтэй дисперс систем бол нүдэнд ил харагдаж тундас маягтай харагдах нэ. За харин микроскопод молекулын дисперс системийг харахын тулд электрон микроскопыг бол ашигласан ч гэсэн харагдахгүй байх нь. Харин коллоид дисперс систем нь бол электрон микроскопонд бол харагдана. Том ширхэгтэй дисперс систем нүдээр харагдж байгаа учраас электрон микроскоп шаардлагагүй болж таарж байна, тийм үү? За гэрэл сарниулах байдлаар нь молекулын дисперс систем бол гэрлийг ерөөсөө сарниулж чаддаггүй. Харин коллоид дисперс систем нь гэрлийг сарниулдаг. Үүнийг Тиндалын эффект гэж бол нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл коллоид жижиг хэсэг агуулсан уусмал дундуур хитягаан туяаг нэвтрүүлэхэд тухайн гэрлийн замыг маш тод харуулдаг. Энэ эффектийг Тиндалын үзэгдэл гэж нэрлэдэг ахнэ. За том ширхэгтэй дисперс систем нь бол маш бага буюу хаяа гэрлийг сарниулах чадваргүй байдаг байна. За тогтворжилтын хувьд ер нь энэ штэ дисперс системийн тогтвортой байдал нь түүний молекулын хэмжээнээс дисперс системийн том жижигэн хэмжээнээс ихээхэн шалтгаалж байгаа, тийм үү? За тэгвэл молекулын дисперс систем нь молекулын төвшөнд хүртэл очиж жижиглэгдсэн байдаг учраас маш их тогтвортой. Коллоид систем нь бол харьцангуй тогтвортой байна. Харин том ширхэгтэй дисперс систем нь тогтвор муутай, амархан салдаг, тунах, хөвөх гэх мэтээр амархан салдаг байгаа. За молекулын дисперс системийн жишээ нь сахарын усан уусмал байж болж байна. Эсвэл давсыг усанд уусгахад үүссэн уусмал байх нь байна, тийм үү? За коллоид дисперс системийн жишээ нь болохоор сүү эсвэл жели гэж нэрлэгдэг цэлцэгнүүр цартуулын уусмал зэрэг нь коллоид дисперс систем болох нь энэ эдгээр уусмал руу хитягаан туяа гэрлийг нэвтрүүлэхэд гэрэл тэдгээрийн жижиг хэсэгтэй харилцан үйлчилсэний улмаас сарниж харагддаг учраас гэрлийн замыг харах боломжтой байдаг. Үүнийг Тиндалын эффект гэж байна. За том ширхэгтэй дисперс систем болохоор жишээ нь элс усны холимог, элс ус шавартай усны холимог, тос усны холимог гэх мэтчлэнгээр том ширхэгтэй дисперс системүүд амьдрал дээр элбэг тохиолддог байна.
Энэ дисперс системийг дараах аргуудаар салгаж болдог. Ууршуулга нэр химийн урал явуулга, мембран шүүлтүүр ашиглах, нано эсвэл молекулын шүүлтүүр ашиглах, талсчруулах гэсэн аргууд байж болох нэ тий. За ууршуулга гэдэг нь болохоор ус агчийг нь ууршуулад хатуу бодисыг нь тундас болгож үлдээхийг хэлж байна тий. Жишээлбэл давстай уснаас давсыг нь ялгаж авах байж болж байна. Нэрх гэдэг нь ус агч болон уусан бодисын буслах температурын зөрүүн дээр үндэслээд ууршуулах байх нь тий. Жишээлбэл ус спиртийн холцоос спиртэн төрүүлээд ууршаад спиртийг нь ялгаж авч болох гэдэг тийм үү. За химийн урал явуулна гэхээр уусан бодисыг химийн уралаар өөр бодисод хуургаад үүсэн тунцыг нь ялгаад тий ионы уралаар тунцжуулах ч юм уу ингэж ялгаж авч болох нэ. За мембран шүүлтүүр ашиглана гэхээр зөвхөн молекулын хэмжээний тэм жижиг сүвэрхэг шүүлтүүрийг ашиглаж өндөр технологи ашиглаж мембран шүүлтүүрээр шүүж бас салгаж болох нь. Энэний нэг жишээ нь бол осмос үзэгдэл, уруу осмос энтер гэдээ бас цэвэршүүлэх аргууд бол явж байгаа тийм үү. За мөн молекулын дисперс системийг салгах өөр нэг арга нь болохоор талсчруулах байна тийм үү. За энэ нь болохоор уус малыг бол нам температурт хүргэх замаар хатуу бодисыг нь ялгах боломжтой байдаг. Жишээлбэл сахарын уусамлаас талс сахарыг нь ялгаж авах ч юм уу, давсны усан уусамлыг хүргэхэд давс нь талсчиж гарах ч юм уу. Иймэрхүү маягаар молекулын дисперс системүүдийг салгаж болох нэ. Системийг салгахдаа эдгээр аргуудыг ашиглах нь байна тий. За центрифугт гэдэг нь өндөр хурдтай төгс цогтох хүчний үйлчиллэлээр тундас уусамлыг ялгах мөн коллоид жижиг хэсгүүдийг тундасжуулан ялгахад ашиглагддаг арга байна. За мөн ультрафильтр буюу коллоид хэсгүүдийг шүүх зорилттой маш нарийн нүхтэй мембранаар шүүж салгаж болох нь. За декантац нь болохоор хүнд коллоид тундас суухыг хүлээгээд дээд хэсгийн шингэнийг нь салгаж авах энэ ялгах аргыг хэлж байна. За диализ нь болохоор коллоид бус жижиг хэсгүүдийн молекулыг диализийн аппаратаар ялгаад зөвхөн коллоид жижиг хэсгүүдийн үлдээх замаар ялгаж болдог байна. За коагуляц нь болохоор электролит бодисыг нэмэх замаар дагуулan тундасжуулах аргаар мөн коллоид системийг ялгах боломжтой ах нэ.